Зэг, сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ зориулж миний ярих кино бол 2021 онд гарч ирсэн My Lovely Angel хэмээх IMDb дээр 7.6 үнэлгээтэй сэтгэл хөдлөм нэгэн сайхан бүтээл байна. Төгсгөлд нь уйлна, дундуур нь хайр хүрнэ. Сүүлийн үед амтай кинонууд ярихыг хичээдэг болсон. Хэрвээ та бүхэнд энэ нь таалагдж байвал сэтгэлээ комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Нэмээд хэлэхэд би та нарт хэлэхгүйгээр нууцаар Instagram хаяг нээчихсэн. Тэнд ер нь бол YouTube кино оруулахаас өмнө ямар кино оруулах тухай мэдээлэл, тухайн киноны гой хэсгүүдийг рeel болгож оруулахар болсон. Facebook дээр ч гэсэн нэг нууц хаяг байгаа. Энэ байна. Наваа жинхнээсээ хүлээж бүр нэхэж киногоо үздэг үнэнч үзэгчид байгаа. Тэгээд та нартаа тусгайлан шинэ оны минь түргье удахгүй болох гэж байгаа шинэ жилийн баяраа сайхан тэмдэглээрэй. Тэгээд та нар маань Instagram хаягаа орж дагаарай. Бусд нь битээ дагаарай. За. Ажилдаа орё. Тайлбараа эхлүүлцгээе. Менежер Жишиг гэх залуу тэрний жүжигчдийн нэг нь дахиад л хоцорч байгаад үнэхээр их уурн үрж хажуудаа байгаа хэдрүүгэн ойрлож байна. Дээрээс нөгөө хэд нь машин дотор нь тамхи татчих. Өөнөөс хэдхэн минутын дараа тэрний утас руу цагдаагийн газраас алгад. Нөгөө хоцордог эмэгтэй халтарч унаад нас барчихсан байх бөгөөд анхны тусламжч авч амжаагүй байд. Бүсгүйн эз үсийг гэр бүлийнхэнд нь дамжуулаарай хэмээн гуйдагч ойр дотных нь хүнээр 7 настай тэрний жаахан охин л үлдсэн байна. Утсан дээр нь ирсэн дуудлагуудыг хараад үзвэл зөвхөн даргийнх нь л дугаарууд харагдана. Эмэгтэй Жишигийг нохоон гөлөг хэмээн хатгалсан байдаг. Жишигийн уур хурж байгаа ганц зүйл бол нас бардаг эмэгтэй тэрнээс зээсэн мөнгөө эргүүлж өгөхгүйгээр яваад өгсөнд байдаг. Маргааш нь маань залуу жүжигчнийхээ гэрт явж очино. Гэр нь харахгүй хог навшоор дүүрсэн байгааг хараад гайхчихсан байж байтал нойлын өрөөнөөс нөгөө эмэгтэй бяцхан охин ханд дүссээр гараад ирдэг. Охин Жишигийг тоож байгаа ч юм байхгүй ууттай пүлчгнүүдээс нэгийг нь аваад түүнийгээ идэхийн тулд ширээн дор ороо суучих. Үүнийг харсан залуу чи ч одоо том хүн ороод ирчихсэн байхад мэндэлдэгч үгүй яачихсан хүмүүжлгүй амтан бэ хэмээн охиныг загнаад амжина. Тэгээд үргэлжлүүлэн тухайн гэрээс мөнгө эсвэл ядаж үнэт үрчхээр эмэг зүйлт байгаа эсхийг хайж эхэлдэг. Ингэж байхад нь нөгөө охин тэрнийг харахгүй юм шиг царайлаад байгаад нь жаахан эвгүүцэж өөрийгөө толинд хүртэл харж үзнэ. Аргаан барахтаа Жишиг нас бардаг эмэгтэй хуучин нөхөрлөө залгаж охин чинь нэг л биш байна хэмээн хэлэх гэдэгч нөгөөдх нь шууд уцаан салгачихдаг. Охин дахиж босноо хөргөчнөөс ус аваад буцаад суухад Жишиг цаашдаа яахаа мэдэхгүй болсноор өөрийн мэдлгүй тамхи гаргаж ирээд асаачих. Энэ үед охин тамхины үнээр авч гинэт ухаан орсон мэд ширээнд ороос гарч ирээд нэг гараараа шал балбаж хин нэг өөрлөгөө дуудах мэд аяг үзүүлдэг. Жишиг тэрнлүү дөхөж очиход охин түүнийг тэрснээ тэр даруйда ээжигийн биш байна гэж танаад ойрлоод буцаад гүйж. Энэ үед гэрийн хаалгыг тухайн байрны эзэн тогшиж таарна. Тэр тэдийн торсон даруйдаа Жишигийг нас ордог эмэгтэй хуучин нөхөр нь байна гэж бодоод хүүхдээ хараагүй сонсголгүй гэдгийг мэдээд хаяад явсан өөдгөө амтан гэдэл загнаад байдаг. Байрны эзнээс маа залуу тухайн байрны түрээсийн барьцаанд нас ордог эмэгтэй 70 сая вонд байршуулсныг олж мэддэг. Хэрвээ тэр үлдсэн 1 сарын хугацаанд хиндэж мэддэгдэлгүйгээр саяны охины аав нь болж жүжиглэж чадвал тухайн мөнгийг өөрийн болох боломжтой юм шиг санагдаад явчихна. Түрээсийн гэрээг нь ч нэх ядаад байх юмгүй олчихдог. За Жишиг гэдэг энэ залуу маань болохоор одоохондоо гэр оронгүй болчихсон. Тэгээд ер нь бол найзтай итгээд буруу зүйлд хөрөнгө оруулснаасаа болоод байр саваа зарж цуглуулсан мөнгөө бүгдийг нь алдаад дээрэс нь бүр өрөнд орчихсон тийм байдалтай байгаа. Тиймээс түнд одоогоор бяцхан инхээ охин дээр эргэж очихоос өөр ямар ч сонголт үлдээгүй байна. Жишигийг орж ирэхэд инхээ ээжигийн байна гэж боддогч тэрний гутлыг барьж үзээд буцаад ширээнд доогрон ороод дахиад нөгөөх пүүлчийн бариад суучихдаг. Залуу 1 сарын хугацаанд инхигийн болж жүжиглэх хэрэгтэй учраас тэрнтэй яаж ийгээд холбоо тогтоох хэрэгтэй гэдгийг ойлгож байгаач ганц түнд харилцаа холбоо байх тухай холбоо гэдэг үгний хээ өсгөнж байдаг. Хүүхэдтэй арай ойр дотн байж магадгүй гэж одоо тэр өөрийн жүжигчин огтоосоо 7 настай хүүхэдтэй хэрхэн ойртож нөхөрлөх вэ гэж асуудагч нөгөөдөл нь тус болчихмоор юм үнэндээ хэлдэггүй. Жишиг инхигийн идэд байгаа пүүлчгийг эхний удаадаа солих гэж оролдон түүний аяг нь жаахан гоймон хийгээд хэсэг үнэртүүлж байснаа урд нь тавьчихдаг. Инхээ ширээнд дороос гарч ирснээ өнөөх гоймонг нь авч хэсэг хамарныхаа урд барьж байснаа буцааж тавиад дасал болсон зүйлийн бариад суучихна. Хүүхдэд ийм зүйл огтоос болохгүй гэдгийг Жишиг гадарлах учраас эхний удаад энэ пүүлчигнүүдээс бүр мөсөн салахаар шийддэг. Хэсэг хугацааны дараа манай охин ээжигээ ирчихсэн байна хэмээн яагаад ч юм бэ бодож нүүрэндээ инээд цацруулсаар пүүлчигнүүдээ авах гээд очтол нөгөөдөл нь байдаггүй. Инхээ маш ихээр айц зочирдон уйлж эргэн тойрныхоо зүйлсийг буулгаж байх зууртаа Жишигийн түүнд өгсөн гомонгч гэсэн газарт чулуучдаг.
Аргаа марсан хөөрхий ирээ тэр нэг пүүлчигнүүдийг нь авч өгөхөөсөөр ямар ч сонголтгүй болж дэлгүүр гардаг. Тэгээд дуртай зүйлсийг нь авчирч өгчхөөд өөрийнхөө гомиг амтархан идэх гэж байтал энэхээ гинт зог тусан өрөөгөөр нэг хайр найргүй хүнрийн тарах амтд гомигийн хүнрийг авчихна. Саяхан л идэхгүй барихгүй гээд голж хилээд байсан бяцхан охин одоо бол өөрийнхөө аягтай гомиг газарчулуучгаад жишээгээ хажууд ирснээ халбах сэрээ ашиглагч сөхөөгүй шууд хоёр гараад тэрний хоол руу дүрчигдэг. Өөр дүнд нь маа залуу өөрийнхөө авчирсан пүүлчгийг өөрөө идэх хэрэгтэй болно. Энэхээ бүтэн 5 гомиг ганцаараа ичгээд ширээ сандал хаан тааз бүгдэнд нь гомигоо нэлж явсаар угаалгын өрөөрөө ордог. Тэнт тэр анх удаага сахлын хөөс гэдэг юмтай танилцдаг. Хөрхөн байгаа шүү дээ. Жишийг ажил дээрээ өөрийнхөө жүжигчин охтыг өмөрснөөсөө болоод согтуу хүн цохиулчихдаг. Байрны эзэн тэрнлүү гинт залгаснаа. Чи гэртээ байна уу? Реалтор ирж танай байрыг үзнэ гэсэн. Бид нар цэвэрлэх гэсэн юм а гэхэд жишийг байхгүй байна гэд утсаа салгангуудаа инхийг босгоод хамтдаа гарах гэж оролддог. Охин өөрөөс нь юу хүсэж байгааг ойлгохгүй байгаа учраас тэрний гарыг хазчих. Тэгэхээр нөөрөө барыг унтлагын хувцастай шахан амтан гарчгүйгээд нилээд холцсныхоо дараа кермана тэмдрээд үтсэн чи утас нь байхгүй. Хотын төвд явж гинэ гэж судлаа ярьсан ч гэсэн ер нь бол уцсахгүй юу чийж хаашаач явж чадахгүй шүү дээ. Тий болохоор ширлээд буцаад очихоосоор ямар ч сонголтгүй байдалд орчихдог. Амар яарч гүүж мүгөө гарсан тэр мөр нь ямар ч нэмэргүй болоонаас. За тэгээ гэрийг нь цэвэрлэх гээд 3 эмэгтэй орж иж байгаа байхгүй. Тэгээ хоёр нь амар шуламлаг аа. Гэрийг нь цэвэрлэх гэж орсон эмэгтэйчүүд шууд л ажилдаа ороход байрны эзэн авгаа охины гадаад төрхөн санаа зовж чи ер нь охиноо яаж хардаг юм бэ? Чи зүгээр байснаас охиноо яг одоо усанд оруулаад та хэмээн хэлнэ. Залуу энэхийг дуудаж өөр дээрэн ирүүлэх гэж оролдож байх үедээ тэрнийг хардаггүй, сонсдоггүй, бас ярьдаггүй гэдгийг нь мартчихсан нэрээр нь дуудаад байдаг. Эмэгтэйчүүд энэ үедээ тэрнийг яг аав муу юм уу? Зүгээр дүр эсгэж байгаа хүн юм биш үү дээ гэхэд жишийг инхээгийн ээжийн хувцсыг үнэртүүлснээр ширээнд ороос гаргаж ирж чаддаг. Жишийг охиноо яаж усанд оруулахаа мэдэхгүй зогсож байтал инхээгийн ууранд хүрээд чарлаад ирлээ. Энэ үед байрны эзэн авгаа гаднаас орж ирээд хараад сурч ав. Хүүхдийг ингэж усанд оруулдаг юм а хэмээн зааж өгдөг. Шөнө болоход гадаа аянга захиж бороо орох үеэр инхээ унтаж чадахгүй жишигийн хажууд ирж чимээгүйхэн мэгшин уйлдаг. Тэгснээ гинт чалан дээр бөөлжих бөгөөд тэр өндөр хэмтэй халуурч байдаг. Жишийг шүн дундаа тэрнийг үүрээд эмнэлэг ороод өглөө болтол нуруунд дээрээ охиныг авч чана. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр инхээгийн ээжийн цамц муухай өнөртөд эхэлдэг. Гэвч инхээ тухайн цамцнаас салханд итгэх хил бүр угаалгахч бодлгүй манай залуугийн гарнаас дахиад л хазаад эхэлнэ. Жишийг охиныг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хичээл суулгаж дараа нь сонсголгүй хүүхдүүдэд зориулсан хичээл суулгадаг. Энэхээ тэнд удаан суухыг огтоос хүсдэггүй. Тухайн сургуульд нь болохоор хардггүй мөртлөө сонсдгүй хүүхдүүдэд зориулсан тусгаасан програм байдаг болохоор манай охин зүгээр л ер нь тэнд нэг газараа удаан суугаад байна л гэсэн үг байхгүй юу? Ер нь бол ийм хүмүүс зориулсан тусгаасан програм байхгүй гэсэн үг. Хичээлээ тараад харих замдаа энэхээ жишигийн хуруунаас чанга гэгч натгаад анх удаага тэрний хажууд нэмсгэлэн зогсно. Сургууль хүүхдийг нь сургаж чадахгүй бол өөрөө хүүхдээ бичиг үсэг сурах болно гэж жишийг шийдээд энэхээ зориулж хуванцар үсгнүүд худалдаж авдаг. Тэгээд хамгийн амархан үсгнүүдийг тэрний гар татуулаад тэмтэрч үзүүлж өөрөө гар дээр нь бичиж төсөөлөл өгнө. Тэгснээ үсгнүүдээ буцааж тавиад олон үсгнүүдийн дундаас саяны үдсэн үсгээ олох даалгавар охинд өгдөг. Энэхээ ядах юмгүй саяны үсгийн амархан олоход жишийг түүнийг дуртай бүлчгээр нь шагнаад. Өнөөдрийн хувьд хоёр үсэг үзэж тэднийг холбох зорилготой байна. Тэдний холбох анхны үг бол аав гэдэг үг байна. Жишийг энэхийг зөв хариулах болгонд нь тэрнийг тэрвэрч толгойг нь илэх бол энэхээ аав гэдэг үгийг талах гэж буруу бичсэн ч гэсэн өөрийн үр дүндээ их л сэтгэл хангалуун харагдана. Тэгээ шууд л өөрийнхөө дуртай бүлжигнээс бүр хоёр ширхгийг авснаа балкон дээрээ гараад суучих. Эгэ суужтал гэнэ таалгад өгчдөг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс хүмүүс ороод ир. Тэд нараа нас барсан эмэгтэй эзүүлсийг амьд байхдаа тавьсан өрөнд нь суудгаж авахаар энэ тэндгүй нөгөө улаан цаасаа нааж эхэлдэг. Байрны барьцаанд тавьсан 70 сая воныг ч гэсэн тэд нар хурааж авнаа хэмээн хэлнэ. Жишигийн ажил энэ өдрөөс эхлээд нэг л бүтэмжгүй болоод эхэлдэг. Тэрнтэй ажилдаг нэг эмэгтэй өөр агент олж тэрнээс олдсон байх бол өнөөдрийнх нь ажилч гэсэн үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт цуцлагдчихна. Үүний ардуур энэхээ гэртээ шинэ аавыгаа эсвэл шинэ найзыгаа ч юм уу өдөржингөө инээд алдаж түүнтэй үсэг эвлэж тоглохоор үлээсээр л байна. Ажил төрөл нь улмал бүтэхгүй болоод байгааг анзаарсан жишийг харин гэртээ орж ирсэн даруйдаал энэхээгийн хажуугаар өнгөрөөд шууд л унтахаар хэвтдэг. Энэхээ энэ үед нь тэрнийг гараараа барьж авчих гээд хайсаар л байна.
Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваарай. Эрсдлээ тооцоолж ухаалгаар бооцоо тавина гэж найдаж байна. Сайт руу нэвтэрч орох линкийг бичлэгний дор байршууллаа. Танд амжилт хүсье. Маргааш өглөө болоход жишээг бүр ямар ч ажилгүй болсноо ухаардаг. Тэдний нэг захирал манай хүнээс авах ёстой мөнгөнийхөө оронд жишээгийн бизнесийг бүхэлд нь авчихсан болж таар. Ингэхдээ тэр хөөрхий залууг Солонгосын хамгийн азгүй амтан та нар сайн хараад авцгаа хэмээн ажилчиддаа танилцуулдаг. Орой болоход маа залуугийн утсанд таны кредит карт хааглаа гэсэн мессеж ирнэ. Жишээлт байгаа мөнгө нь хэдэн өдөр амь зууж хүрх юм уу гэмээр өрөвдөлтөй хэдэн төгрөгөл харагдана. Залуу энэхээгийн ээжийн утсыг ухаж байгаад нас барахаас өмнө нэг таньдаг хөдөөний эгчтэй 30 сая вон зээлүүлсэн мессежийг олоод уншчихдаг. Ингэснээр тэр маргааш өглөө нь хурдхан хамаг юм баглаж яваад энэхийг суулгаад хаашаа чимбэ гараад тавьчихна. Хамаатны эгчийн зургийг фото заасан дээр хэвлээд гудамжинд таарсан хүн болгондоо өгч асууж сураглана. Ингэж явсаар машин дээрээ иртэл энэхээ хаашаа чимбэ алга болчихсон байдаг. Гайхчихсан, айччихсан зогсож байтал ардаас нь нэг хүн хөөй хэмээн дуудахад энэхээ нэг өвгөн эмгэн хоёртой суужчихсан байдгаараа инээж гисэн гөлөг дэвжчихсэн сууж хараг. Сайхан сэтгэлтэй хоёр хөгшин манай хоёрыг цай хоолоор цадтлан дайлаад бүр та хоёр манад хоноод яваа гэдэг. Жишээг ядарч өлссөн байсан болохоор тэдний энэ саналыг шууд л хүлээж авдагч энэнийхээ оронд тэр өдөржингөө ажил хийж хизээж ядарч байгаагүйгээрээ ядрах юм гэж төсөөлөөчгүй байна. Орой болоход маа залуу толгоогоо ч өргөх чадалгүй амтан цалингаа дахианы өндөг бас чансан төмсний дүрээр хүлээж авдаг. Жишээг 30 саяыг зээлсэн эмэгтэйг таньдаг хүнээрээ хайлгуулж, юу болсон талаар асууж, сураглаж байтал энэхээ чансан төмс амрууга хийгээд үнэхээр амттайг нь мэдрээд шууд л амнаасаа гаргаж жишээгт өгөх гэж оролт. Нөгөөх нь юу хүн заваа юм бэ гэсээр год өсрээд явчих бол үнэн хэрэгтээ энэхээгийн энэ үйлдэл тэрний хувьд хайрын дээд хэлбэр байсан юм байна гэдгийг жишээг гадарлаач үгүй байдаг. Маргааш болгоод манай хоёр нөгөө айлаас зугтаах шахам дараачийн тосон руугаа хөдөлцгөн. Энэхээ замдаа ам цангаж усуумаар байна гэдэг боловч тэдний ойр хувьд ямар ч дэлгүүр байхгүй байсан учраас жишээг ойр хавийн нэг хүлэмжнээс тарвус хулгай хийхээр шийддэг. Ингэхдээ мөн даварцсан гар чинь бүр дугтайхан гэгчин сандал сууж байгаад тэнд байсан ихэнх тарвснуудыг цоолж амсаж үзээд хамгийн амттайг нь шилээд аваад гарчиж байгаа. Тэрний энэ өвөөгүй үйлдэл мэдээж камерт бичигдсэн байх нь тодорхой. Тарвсны үрийг битгий дээрээ гар дээрээ гаргаж хаяараа гэхэд энэхээ шууд л тэрний нүүрлөө нулимж орхино. Тэд шин зүйл туршиж үзэх болгондоо л түүнийг яаж нэрлэдгийг, яаж бичдгийг сурч авцгаана. Ингээд намрын нар ийсэн дулаахан шаргал өдөр аав охин хоёр голын хэрэг дээр байдгаараа мишээж гисэн сууж байтал нөгөө хүлэмжний эзэн тэдний хардаас хүрээд ирдэг. Бүсгүйд хөдлөшгүй нотлох баримт байгаа учраас сүйт хийсэн тарвсныхаа өрөнд угаасаа мөнгөгүй жишээг дахиад тарайн талбай дээр тэтгэврийн хөгшчүүлэлтэд нийлж аваад хамт ажиллах шаардлагатай болно. Ажлын өдөр дуусгаад энэхээ гадаа гаралдаа хэмээн маа залуугаас гуйж эхэлдэг. Чи ханаад үрчих штэ. Гадаа бороо орж байна гэдэгч бяцхан охины өөхгүй гуйх хүсэлтийн эсрэг жишээг юу ч хийж чаддаггүй. Аврах том зонтыг барьсаар энэхээ хаашаалгүй тэр зүгт нь хөөх юм сонсохгүй харахгүй охиныхаа ардаас унчих ба. Одоо норлоо штэ. Одоо орё л доо гэд гүгээд байдаг. Гаднаас оруулж ирсэн шавраараа манай хоёр машин дотроо юуны чимбэ дүрс эвлүүлж тоглоно. Нөгөө хүлэмжний эзэгтэй аав охин хоёрыг оройн хоолнд өрнө. Энэхээ дахиад л идэж байсан зүйлээ амнаасаа гаргаад жишээг рүү сарвайхад энэ үлдийг ажигласан хөгшингээр ээж маань зөнчгөөд яг л ингэдэг байсан. Хамгийн хайртай ойр дотны хүндээ тэдний үзүүлж байгаа хайрын дээд хэлбэр юм да хэмээн хэлдэг. Жишээгээ хайж байгаа хүн үнэ хэрэгтэй энэхээгийн хамаатан биш болж таарна. Тэр бол зүгээр л нэг тариачны дүр хэсэгсэн лөөрчин болоод явчихдаг. Ингээ 30 сая чигүй, 70 сая чигүй амьдрал жинхэнэ утгаараа ямар ч утгагүй мэд жишээг санаг. Тэгэд эндээ түрдэн байхаар тэр шийдэж тариач эмэгтэйгээс намайг ажилд аваач хэмээн гуйдаг. Цалин хэдий багч ажил үргэлж байдаг досгоны амьдралд жишээг шиг залуу хүн усаагаар мэд хэрэгтэйгээ тэрнийг шууд л ажилд авна. Манай хоёрт өөрөө гаргаж өгчөө тэдний хүүхдүүд нь энэхээ зориулж дахианы дэгдээхээ хүртэл үзүүлэхээр авчирч өгдөг. Энэхээ дэгдээхээ гэлж үзээд үнэхээр баяртай байна. Дэгдээхээ гэдэг үгийг ч гэсэн тэр бичиж сурдаг. Энэхээ бүхэл өдрийн турш цэвэр агаарт гадаа тоглож, эргэн тойрныхоо ертөнцтэйгөө баг багаар танилцаж эхэлнэ. Жишээг ч гэсэн энэ нь маш таатай мэдрэмж төрүүлдэг. Амралтын өдөр болгож жишээг нөгөө эдтэйгээ хамт тосгоны төврөө очдог. Бүсгүй энэхээ зориулж сам цавсан байх бөгөөд тэрнийх нь энгэр дээр тарус ойсон байдаг. Эргэн тойрноо гарныхаа үзүүрээр л хурж байж танин мэддэг охинд энэ нь маш тааламжтай байгаа харагдана. Богинохон ч гэсэн тэдний жаргалтай энэ амьдрал жишээгээс өрөөн авах гэж хотоос ирсэн хүмүүсээр төгсгөл болдог.
Маа залууг тэд холхон авчиж байгаад мөнгийг маань хурдхан олж өгөө. Тэгэхгүй бол ойр дотны хүмүүс ч л муу юм бол. Одоохондоо машиныг чинь 2 саяд суудгаж авлаа. Дараачийн 7 хоног гэхэд үлдсэн мөнгийг маань олж өгөөрэй гэд яваад өгнө. Жишээгээ эзгүй байх хоорондоо тариачийн эмэгтэй аав нь инхийг хаашаа чимбэ дагуулад явчихсан байна. Нөгөө өвгөн яриад байсан ээжтэйгээ адилхан зөнөх өвчтэй болчихсон байдаг. Удалгүй тэдний голын хэрэг дээрээс олоод бүгдээрээ тайвширцгаана. Жишээгээ саяны өвгнийг хаана бүх мөнгө нуудгийг мэддэг ч гэсэн тэрэнд нь огтоос хүрдэггүй. Энэхий оройн нь аавынхаа нүрийг гараараа тэмдэрч үзээд автчихсан байгааг нь мэдээд жижигхэн уруулаараа үлээж өгдөг. Жишээгийн үед гүнзгийхээр санаалдаж том нулимс унгааж эхэлнэ. Тэгээд охиндоо энэ үгийг зааж өгдөг. Маргааш өглөөний нар мантахад жишийг энхээ хоёр нөгөө айлаас явсан байна. Вокзал дээр ирээд тэр энхэгийн аав руу дахиад залгаж энэ удаад түүнтэй уулзаж чаддаг. Аав нь охиноо авах ямар ч бодлого байгаа нь илт мэдрэгдэж дугтуутай мөнгө тэднэлүү сар байхад жишийг нүүрлэн шидчихэд гараад явчихна. Нөгөө нөхөр худлаа өрөвдөлтөд царайлж охиноо ирж тэврээд авсан тоглоомоо төвөнд өгөх гэдэгч энэхээ тэрэнд ойртхон битгий хил эсэргээрээ жишийг рүү наалдаад байдаг. Үүний дараа манай хоёр автобусан сууж далайн хэрэг дээр очиод ээжийнхэн чандрыг салхинд хийсгэн. Бяцхан охин далайн хэргийн зөөлөн элсэн дээр аавтайгаа хөгжилдөж энэ өдрийг дурсамжтай сайхан өнгөрүүлнэ. Буудлын өрөөнд жишийг энхэгийн ээжийн араас 2 хундаг тогтоогоод энэ шөнийг бардаг. Дараачин өдөр жишийг энхээг дагуулад асрамжийн газар тэр. Тэр охиныхоо ур зөхөрч суугаад энд чамд надтай байснаас илүү тав тухтай сайхан байх бол баяртай гэд тэрнийг хамгийн дуртай зүйлэн хэрхэн хамтрхан идэж байгааг хэсэг зурт харж байгаад хажуунаас нь холддог. Энэхээ аавыгаа төр зуурал холдож байгаа гэж бодсон болохоор нэг хэсэгтээ 50 байсан ч бүр нилээд удаан ирэхгүй болохоор нь сандарч хамгийн ойр дотны хүнээ хайж, тэмтэрч, чангаар уйлж эхэлнэ. Тэр бамбарууш бүлжиг хоёроо газар таяад хан тэмтэрч явсаар хаалган дээр тулж ирээд үргэлжлүүлэн уйсаар л байна. Хаалгыг гараараа зохиж ааваа хэмээн дуудаж байгаа мэт дуун уулмал чангарсаар байдаг. Жишийг тэрнийг уйлж байгааг харс дэсэлгүй хаалгыг онгойлгож огноод хэр. Энэхээ ингэснээр жаахан тайвширч жишигийн гар дээр нулимс гэдэг үгийг бичдэг. Тэгээд өөрийнхөө толгоороо зохиж миний нэрийг хэлээд өгөөч хэмээн гуй. Дараа нь тэр жишигийн мөрөн дээр зохиод алган дээр нь аав гэдэг үгийг бичиж өгдөг.